Ээж би кино үзлээ. Үнтэй. Найз залуутгаа. Аавд чи үжил. Харин тийм ээ. Аавын найз залуу гэхэр дургу аваад гэдгийг би ойлгохгүй байна. Харин би хүртэл ойлгохгүй. Бид бүгд ойлгодоггүй гэхдээ ярилцаж эхэлвэл бүгд ойлголцдог. Ингээд үл ойлголцыг олж мэдхийг хичээж байгаа. Би ойлгохгүй энэ подкаст маань ихэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн дугаарын зочин маань Монголын загвар урлагийн холбооны тэргүүн Азийн супермодель соёлын тэргүүний ажилтан. За миний 10 жилийн багын найз, нэг ангийн найз маань их болд хүрэлцэн ирсэн байна. Урлагийн маань хүлээж аваад хүрэлцэн ирсэн баярлаа. За сайн байцгаана уу? Хүрэлцэн баярлаа. Дараагийн зочин маань их болд ахын маань охин тех сая хүрэлцэн ирсэн байна. Хүрэлцэн ирсэнд баярлаа. Би бол хөтлөгч Батчимгийн охин Сондөр байна. Би бол хөтлөгч Ариун Сондрын ээж Чимээ байна. За манай подкасттай хамт байгаарай. Үл ойлголцлын асуудлын шийдлийг бүгдээрээ хамтдаа шийдцгээе. Подкастаа дуустал хамт байгаарай. Бас тэгээд манай би ойлгохгүй YouTube сувагт subscribe дараарай. За урлагийн маань авч хүрэлцээрсэн маш их баярлалаа. Өнөөдрийн дугаарт одоо хоёулаа 10 жилийн нэг ангийн хоёр байсан. За тэгээд яг тэрсгээ хоёр охинтойгоо хамтдаа өсвөр насны үерхэл шахуургал гэдэг сэдвээр яг өөртөөхөө өнцгөөс тэгээд хүүхдтэй энэ тал дээр яаж зөвлөдөг вэ, яадгүй идэггүй гэд сайхан туршлага солилцоод ярилцъя гэж бодлоо. За их айхтар нухацтай сэдв байна. Ялангуяа нөө аавуудын хувьд бол одоо яг охтуудынхаа тэр үерхэл нөхөрл тэр зүйл дээр бол бас жоох эмзэг байх гэдэг аауд маань. Тэгэхээр бол бас их сайхан сэдвээр охинтойгоо хамтдаа ярилцах гэж байна тий. Гэхдээ яг ерөнхийдөө битээр ойлголцсон байдаг юм аа. Гэхдээ бас яг нарийн юм гарах нь одоо сонсъё үзье. За тийш заяа одоо аавда энэ талаар ярихаар аав нь юу гэж хүлээж авдаг вэ? Одоо би найз зөнтэй болж болох уу ч юм эсвэл би ингээд найз залуутай болсон ч гэдэг юм. Би ер нь бол ээж дандаа хэлчихдэг байхгүй юу? Төрүүлээд ээжд хэлчихдэг. Ер нь бол төрүүлээд дүүдээ хэлдэг юм. Нэг тиймэрхүү юм гарлаа марлаа гэд. Тэнгүүт дүүдээ хэлэнгүүт манай дүү очиод ээжд хэлчихдэг байхгүй юу? Айгуус нуус хадгалж чаддаггүй. Тэгээд ээжд хэлэнгүүт за одоо дүрсэн гээл аав мэдээл тэл чашаа тэр явчихдаг байхгүй юу? Хүмүүс мэдээл явааддаг. Хоёлаа ер нь адилхан юм. Манай дүү би бас эхлээд ер нь дүүдээ тиймэрхүү юм ярьдаг байхгүй. Тэнгүүд дүүдээ яриад тэгээд манай дүү хэлэхгүй байнгут нь би шууд та хурдан ээж авт хэлээрэй мэлэр гэх намайг амар хөргөн дараа нь тэгдیں۔ Тэгэл би ээжэд хэлээл дараа нь ээжтэй ярьж байгаа л аавд хэлээ. Би удаа хатгалж чадахгүй шүү та хурдан хэлээрэй. Тэгээд аавын хүлээж авч байгаа байдал нь болохоор зүгээр гэлгээд зүгээр амар тайван хүлээж авдаг. Нэг амар төмсөртэй. Юу? Яасан гинэ гэж мэдхийж амар хүлээж авдаггүй. Зүгээр ингээд тайван гээл тэл хүлээ авчдаг. Харин дүү аав нь захин ээж болохоор харин хар багасаа юу гэдэг амар сүртэйгээр хүлээж авдаг. Арай болоогүй штэ гэдэг. Тэгж хүлээж авдаг. Тэгвэл инхүүл тахаас одоо та охиноо найз залуутай болоход ер нь дургу байдаг уу? Ер нь яагаад дургу? Аавууд ер нь ихэнх аавууд ер нь жоохон дургу байх гэдэг чинь охиноо найз залуутай болсонгууд манай аав болохоор ер нь ингээд найз залуу эрэгтэй хүүхдийн тухай ярихаар жоохон ингээд царай нь бараагаад ингээд жоохон тархин ачаалаад тэгээд эхэлдэг байхгүй. Тэгээд таны хувьд ямар гэдэг бол? За яг мэдээж нөө хүний амьдрал юм чинь бол үерхэж нөхөрлөн тий. За тэгээд угаасаа хичнээн одоо хорьсон цагтсан байлаа гэд тий. Ер нь бол нэмэргүй штэ. Тийм болохоор яг аль болох нөө 50 хүлээж авахыг бол хичээдэг. Гэхдээ мэдээж нөө нэг яг эрэгтэй хүн чинь нэг юм байгалийн зөнгөөрөө одоо ингээд юм бусдыг ингэж юм ялангуяа гэр бүлээ ингэж хайрладаг, хамгаалдаг тий. Тийм инспект нэг өндөр хөгжсөн байдаг хөөх. Тийм болохоор шууд эхний сигнал мэдээж айгуу тий. За ямар хүн байгаа бол яадаг бол хийдэг бол тий. За хаста сайн хэлж ярьж зөвлөхгүй болвол тий. Эсвэл одоо асуудлыг бүр юм хүн чатанд одоо орхоос нь өмнө бас хэлж ярих хэрэгтэй гэдэг тэр зүйлийг бол айгуу их шууд одоо түрүүн аав чинь тарих ачаалдаг гэдэг шиг тэгж ачаалж эхэлнэ. Тий. Тэгтээ яг хамгийн гол нь одоо аавын өвч тэр ээжийн өвч тэр хүүхдүүд та нарын нөгөө ухамсар айгуу чухал. Миний хувьд болохоор бас одоо тезад айгуу итгэдэг. Яагаад тэгэхээр ийм хөнгөн хумгаа асуудал угаасаа гарахгүй гэдэгт нь л айгуу итгэдэг. Тийм болохоор яг нь ер нь л
мэдээж үерхэл нөхөрлөл бол байна. Тэгээд аль болох одоо нөө зөв тий цагийн юмыг цагтна ингэж бас байгаасаа гэдэг талаас нь илүү хэлжээр зөвлөхийг хүсдэг. Тэгээ угсаа нөө яг та нарын насны нөө жоохон хүүхдүүдийн хувьд бол нөө амьдрал үзээгүй. Тэгэл нөө бүх юмд ингээ яардаг. Тэгээд нөө яарснасаа болоод одоо нөө цагаасаа эрт одоо болж бүтэхгүй гэдэг ч юм уу тий ийм асуудалд бас орохыг үүсэхгүй. Тийм учраас тэрийг маш их сайн хэлж ярьж зөвлөх ёстой. Тэгээд ялангуяа би одоо энэ подкастыг бас одоо далимдуулаа тий одоо яг тинейжер байгаа. Тинейжерээ одоо ингээ өнгөрч байгаа. Бас ингээ нас биеинд ингээ хүрэх явж байгаа дүүнэртэй хэлэхэд бити яараараа тий яарснаас болоод буруу алхмууд хийх. За тэгээ дээрэс нь худлагаас нэг юм кул бас харагдах гэж. Ялангуяа одоо манай хөвгүүд маань тий тэгээл нэг багасаа ингээл нэг юм хутлаа хэлбэр хөөдөг тий ингээл янз бүрийн буруу зуршил руу ордог. Тэгэл нэг нэгэндээ юм лаг царайлах гэж онцгой зүйлүүдийг бас хийдэг. Тийм болохоор угаасаа хүссэн үсээгөө нас биеинд хүрэхлээр бол тэгээд одоо тэр нэг үсээд байгаа гэдэг ч юм уу те тэр хараад байгаа тэр бүх зүйлийг бол ингээ бүр хүссэн үсээгөө туулаад ингээл үзэл хараад явцдаг. Тийм болохоор яг нэг юм хүний баг нас гэдэг чинь маш юм гоё одоо нандин тийм болохоор тэрийг яг нэг юм насанд нь гоё байлгаж дээрэс нь илүүтэйгээр сурч боловсрох хүмүүжих тэр ертөнцийг ингээд зөв олж харах тэр зүйлээр илүү хүсэж тэмүүлж хийж хэрэгжүүлж явбал илүү ирээдүй чинь гоё гэрэлтэй ийм бас гоё одоо зам мөрчөнд их дардан байдаг шүү л гэж одоо хэлхийг хүсдэг бас хэлдэг тий. Одоо яг нэг үгүй ээж хоёр нь нээлттэй ярьдаг. Одоо ер нь бидний үед ингээл эрэгтэй хүүхд ямар байдгүй бүгдээрээ л энэ замыг туулсан юм чи мэдчихэж байгаа шүү дээ аав ээж хоёр бол тий. Тэгэхээр яг нээлттэй энэ хүртэл нэг одоо чиний нас нэг иймэрхүү эрхэлт байж болно хамт хичээлээ хийх гэдэг юм уу тий. Яг тэр заагийг яг ойлгуулад нээлттэй ярьдаг уу. За аль аль л хэлдэг шүү дээ. Тэгэл болох юм байдаг болохгүй юм гэж байдаг. Тэгээд хэл хязгаараа мэдчих хэвээр. Тэгэл сайн хэлсэн шүү дээ хүүхд насны нандин байх хэвээр гэл. Бүх юмыг хэлдэг дээ ер нь бол. Энэ дог хүүдээ болохоор ямар зөвлөгөө өгөх вэ? Жохон өөр байдаг уу? Хүү болохоор яг хоо цаатхант чинь бас хэлнэ. Тэгэхдээ ирчүүч чиг ярина шүү дээ битэрч. Би болохоор хүүтэйгээ үерхэл ярихаар амар тийм энгийн хүлээж авал. За яаж чинь та хоёр маяр гэ ярьдаг байхгүй юу? Тэгээ энэ охиныг үерхэл ярихаар жоохон яа сонсмоор санагдаад. Яг одоо тэгээд эцсийн бүлэгтээ ярих л ёстой юм байлээ л дээ. Яг чи түрүү хэлсэн те бидний үед бол тэгэж одоо аав ээж ах ихч те одоо эмээ өвөөч тэгэж одоо лав одоо ингээл те за амьдрал гэдэг чинь ийм байдгийн те ингэж одоо уйлж нөхөрлөх хэрэгтэй ингэж одоо сурч болгох хэрэгтэй ийм мэрэгжилдээ ийм амьдрал гэдэг чинь ийм байд. Надаа жишээ нь миний амьдралд бол тэгж хэлдэг хүн бол баг нэгч байгаагүй тий. Тэгээд яг хуу одоо ч нөө цаг үе өөр болсон. Яг тэр юм чинь бид нар туулаад өдий зэрэгт ингээ гараад ирэнгүүт магадгүй юун дээр алдаж онсон юм бол тий. Магадгүй үнэхээр ингээ жоохон байхад маань хиллээд чиглүүлээд зөвлөөд ингээ явдаг байсан бол магадгүй өнөөдрийнхөөсөө шал өөр төвшөнд ч байхыг үүсэхгүй байна гэж би бол боддог байхгүй. Тийм болохоор одоо бидний чадах зүйл мэдээж эцэг болцсон байна. Одоо өөр хүүхдээ ялангуяа өөрсдийнхөө тэрийг одоо нэг жоохон тэг мэдрээгүй тэр зүйлсийг бол зайлшгүй мэдрүүлж ярьж хөөрж сурж чиглүүлэх ёстой гэж бол боддог. Тэр ч утгаараа одоо тэгэл ер нь бол яг чадлаараа ярьж хэлэх гэж бол оролддог. Гэхдээ бас нэг яг тинейжер гэдэг чинь бас яг санснаар болдгоо бас тийм үе штэ тий. Ингээл зөвөр ингээл зөвлөл яриад хэлж байгаа нь ингээл амар яшигтаа санагтал тий. Дандаа л гээл тий. Гэл ингээл эхэлдэг. Тийм болохоор яг одоо тэгэл аль болох одоо тэгэл уурлаж нэг үзэн, инээж нэг үзэн тий. Хоёр юун дээр үл ойлголцох уу? Асуудал юун дээр их гарах уу? Асуудлууд уу? Хамгийн их үл ойлголцдог асуудал нь. Надад бол хэлэхэд шууд бэлэн байна. Танайхыг тэгвэл сонсох наа. Тий. Яг одоо нэг би ч өөрөө нэг юм одоо загварын салбарын хүн байна шүү дээ. Тийм тэгэнгүүт чи энэ салбарт чин
одоо тэр нөө болж байгаа болохгүй байгаа тэг ингээл бүх юмыг бол ингээл одоо харсаар ирсэн одоо ч ингээл бас юмнууд ингээл харагдаад байж идэг. За миний эзэ өвч гэсэн бас ингээд те урлагийн салбарын тэгэл одоо анх ямар хүүхдүүд яаж цугларал тэр дундаас хинэн алдаал оноол те өнөөдрхийн хин ингээд бас айгу юу яан гэдэг үлээ. Тийм нэр цэвэр мөр бүтэн гэж ярьдаг шүү дээ те. Тийм явж байгаа улсууд ингээл яг ингээд шигшгдэл үлдсэн байдаг шүү дээ. Тэгэхээр яг хуу зүгээр нэг юм ялангуяа нөө эмэгтэй хүүхдүүд айгу үнцэнтэй байх ёстой гэж би бол одоо жишээ нь өөрийнхөө туршлагаас л харж байна л да. Охтууд маань айгу үнцэнтэй байх ёстой. Үнцнийгээ дагаад яг тийм амьдрал, яг тийм одоо найз залуу гэдэг ч юм уу, нөхөр гэдэг ч юм уу те. За тэгэл одоо ер нь амьдралд учирж байгаа тэр лайфстайл нь ерөөсөө яг тийм үнцэнтэй ингээл тогтоол явдаг. Жохон нэг юм үн цэнгүү, жохон нэг юм одоо юу гэдэг хөнгөн те. Тэгэл нэг юм зүгээр нэг юм гадаад гоо үзэсгэлэнг яатсан юм агуулга байхгүй болоод эхлэгдсэн нэг ялангуяа эмэгтэй хүний амьдрал айгүй юм имзэг. Тэгэнгүүт нэг үн цэн байхгүй болонгууд яг л тийм хүмүүстэй найзлал нөхрөлдөг. Яг л тийм одоо үн цэнгүү юм одоо амьдралын одоо ирээдүй хүлээж идэг юм харагдаад байгаа байхгүй. Тийм болохоор яг хөө миний хувьд л одоо ингээл мэдээж та хэд чи ингээл жоохоо октод ингээл дөнгөж амьдрал ингээл одоо өөр өөрөөр хараад ойлгохгүй л байж байгаа. Тэгэл ингээл бүхэл юм нэг юм ингээл гэлцэл юм шайныг бүх юм ингээл гой санагдаал тий. Тэгэл тэр болгонлоо ингээл хошурах гал даган дуурайх гал тий. Эсвэл ингээл одоо зураг хүрэг ингээл ховц суннар тэгэл ингээл найз нөхдөд өөртөл ингээл гадуур гараал ингээл бүх юмд нэг юм ингээл амар юутай байгаад нь штэ. Одоо нэг юм тий бүх юм сонирхолтой тэгэл гээл тий. Гэтэл нөгөө талд яг тэр зүйл чинь яг нэг юм үнцэн гэдэг зүйл бас байдаг аахгүй тий. Тэгэхээр яг тэр зүйлийг аягүй сайн бас ойлгороо л гэж хэлэх гээд байна. Тэгэхгүй тэгэл ингээл мэдээж залуу сайхан байна, гоо үзэсгэлэн бас ингээл гоё урагж байна тий. Тэгэл энэ болгон дээр чи ингээл явах юм бол бас болохгүй тий. Тийм болохоор ер нь бас нөгөө талаар бас жоохон сейфти байх хэрэгтэй. Хэмжээ хязгаар. Тий. Одоогийн энэ одоо амьдрал тий нийгэм чинь бас айгүй өөр болчиход байна. Тийм болохоор тэр тал дээр бас ингээл жоохон асуудлууд байгаа тий. Яг ямар асуудал үүсээд байна? За бодъё л тоо. Саяхан ихтэй ер нь бол би бол ээж аваарт нэлээд загнуулж жаалгаа л та сүүлийн 7 хоног бол. Тэр бол дамдам дүүбтэрээс хойлонгаас болсон юм. Би нөгөө гэртээ ирэхээр нохоогоо гаргахаа мартаад тэгээд оройтод байгаа байхгүй юу. Тэрийг ээж хоёр болохоор дамдам бүтэртлээ амар уурлаад. Тэнгүүт над руу ингээд уурлаад ахаар би ингээд миний бас ингээд дагаад уурчихдаг байхгүй юу. Тэгээд тэрнээс болоод нэг сүулт ээж хоёртай айлын тэ нэг үйл ойлголцол болсон. Тэгээ ер нь бол аавтай байнгын ихлээр за саяны аав ирсэн баг мөн юм байна уу? Тэр тал дээр аавч амар их ярьдаг зүйл. Тий, аав тэр тал дээр бол бүр дандаа ирдэг. Надад бол бүр дандаа хэлж ярьдаг. Тэгэл би тэгэл тэрийг нь ойлгодог л тоо. Тэр зөвлөдөө ихтэй одооны охтууд нэг тийм гоё эмгтээлэг зан чанараа алдаал юм андаа гэл тий. Тэгэл эсвэл эрэгтэй хүүхдийг өөртөө одоо манаа хүүг хэдэн охин ч үерхий гэж гуугаад. Би тэг охтууд өөрөө гуугаад тийм чамаа гэхэр тий. Тэгэл надад ч араас гүгээд идэв шүү дээ. Тий өөрөө үерхий гэж гуугаад ч мэдгүй яг тийм нэг бидний үеийнхаас өөр болсон юм уу эсвэл би мэдтгүү байсан өөр л болсон л тоо. Тийм амар ингээд ер нь жоохон ишүүд болол тэгэл жоохон хилж яаж байгаа нүртэл амар хараал мараал хилж байгаа нүртэл амар ихсэл тэгэл болж бүтгүй юмнууд амар хэрглэж мэргэлж гэсэн юм. Тийм болж бүтгүй юмнууд хэрэглэх юмс байгаа. Тэгэл би жисэн тэгэл хараал гайхдаг юм. Ягаал ингээд яарад идэм болоо гэж би бас гайхдаг. Охид бидэнд хамгийн тохиромжтой хими орс найрлахгүй нүүр будгийн бүтээгдэхүүн бол Silky Girl. Тэгээд одоо үйл ойлголцлын асуудал ээж автагаа гарна штэ. Тэгэхээр та энэ асуудлаа яаж шийдээд яаж эвлэрэх вэ? Хаяада мартагдсан заяа. Тэгээд угаасаа байхгүй болно. Угаасаа аав ингээд нэг юмд удаан ууралдаггүй. Би бас удаан ууралдаггүй.
Тэгэл тайвширчдаг байхгүй юу нэг хэсэг хугацааны дараа. За баг сайндаа л нэг 10 минут л нэг юм жоохон тухгүй байж байгаа тэг гайгүй болчдөг. Аавч тийм би ч тийм харин ээж болохоор тэгдэггүй заяа. Ээж бүр ингээд уучлахгүй л гал явдаг. Гүргэртэй. Угаасаа би ер нь л жоохон ирэх байхгүй юу. Тэгээд ээжийг ингээ харахаар игдүү мэгдүү хүрээд за уучлаарай гэд эвлэрээд тэг эвлэрчдэг ер нь бол. Тэгээд аавтаа бол гайгүй тэгээ ер нь бол аяанда тэгэл гайгүй болчтой шүү дээ. Гэтэ яг ер нь бол ярилцдаг шүү дээ. Тэгэл ярилцаал за чиний буруу миний буруу би ингэж ойлгосон чи ингэж ойлгосон уу гэж ерөнхийдөө яриад тэгэл ойлголцсон гут чинь тэгэл уусаа болчихж байгаа байхгүй. Одоо ингээл за нэг өдөр ингээд найз залууга гэртээ давал ороод ирлээ хөө. Чи яаж хүлээж авах вэ? Үгүй яавал гэж штэ. Тэгэл хоёул ингэ суулгаж байгаа сайхан лекц уншин штэ. За хүүхдүүд яасан гинэ яах вэ? Ямар байна, иймэр байна. Эхлэн штэ тий. Одоо бидний үед чинь нэг тийм байсан ш нөгөө утас гэрээ утас л байсан шүү дээ тий. Гэрээ утас руу залгах нь эсвэл хаалга тогштой тий. Миний хүүхд ямар хүүхдүүдтэй найзлаад байна. Миний хүүхд дээр ямар банд нар ирээд байна гэдгийг ээж аав нь хараад багцаатай тий. Одоо эднэр чинь яг тийм багцаа байхгүй. Утсын ч одоо шалхахаас үндэ айж байгаа хгүй. Угаасаа өөрөө шалгуулахчгүй байна. Угаасаа шалгуулахчгүй л дээ тий. Гэхдээ юу? Тийм яг чинийх юу яд юм бэлээ? Ээжтэйгээ хамт байд юм байна. Тийм ээж минийх шууд орж бол. Тийм үү. Би бол сандрын утсыг шалгаяч гэж боддог шүү. Тэгээ мэдгүй яг юм харахыг хүсэхгүй юм харах гээд байгаа юм шиг санагдаад би нэг айц төрөөд тийм. Үгүй тийм байхгүй шүү дээ. Бол нь ерөөс тийм байхгүй байх чинь. Байхгүй ч аа. Ерөөсөө тийм байхгүй байх чи айгаадах юм. Өөрөө дотроос юм болоод би бас нээлттэй ярихаар нь яа цаа нөгөө найз зондтойгоо үнсэлсэн барьсан чи тийм үнийг юм амар юм ярих үедээ бурхан минь гэж бодоод би ерөн сандартай энэ талаар ярьж чаддгүй маа. Уг нь бол яг тэр нэг юу уц муцын үзэн гэдэг дээр бол яг би нэг тэрэн дээр бол нэг санал нийлэхгүй. Заавал нэг юм хүмүүс чараал ингээд авах шаардлага байхгүй. Уус мэдээж тэр хүний хувийн орон зай гэдэг ч юм уу тий. Тэр юм нь бол байх хэвээр. Хамгийн гол нь л одоо хүүхдтэй л нөө итгэж байгаа айгуу том илрэл واخхой юу. Тэг итгэл үзүүлж байгаа. Тэгэхээр энэ итгэлийг бас нөө дааж авч яваад тий. За тэгээд бас ингээд амьдралдаа ингээ гоё зөв одоо хөвшмөл юу болгоод тий. Ингээ явах нь л одоо та хэдийн маань сонголт. Тийм болохоор одоо тэгээд үнэхээр бас нөө хүн болгон ч өөрөлтөө хүн болгоор хүлэг болох жороо гэдэг шиг тий. Угаасаа бүр үнэхээр нэг юм одоо цацаа салгаатай гэдэг ч юм уу тий. Тэгэхээр бас нэг тийм бас хүүхдүүд байдаг. Тэгээ тэр хүүхдүүдийг ч одоо минь хилээд бас айгу хэцүү шттэ. Хэцүү. Тийм. Тэгэхээр яг гэртээ айгу тийм хөөрхөн хүүхд ээж аавын сайн хүүхд байжгаад гараад өөр дүртэй байдаг бах гэж бодсон ш. Тэрнээс л одоо энэ хүүхдэд яагаад ээж аав нэг анхаарал тавьдгүй бол гэмээр амар хитрхээ задгаа хүүхдүүд бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг хөө тэгэл хэцүү л дээ. Ялангуяа яг тиймэрхүү үзэл бодолтой гэдэг юм уу тийм хүүхдүүд чинь тэгэл одоо цаанаасаа бас байдсан болов гэж би боддоо шүү дээ. Тийм. Эсвэл бас нөгөө юу яаж магадгүй ээж автаа гэртээ нээлттэй биш ярилцдаггүй амар хүл ойлголцдог асуудалтай тэгээ тэднийг ерөөс хоорондоо ярилцдаггүй тэрийг шийддэггүй болохоор тийм тэгээд гэртээ амар өөр үж гараа шууд өөрлөлцдөг байж магадгүй. Ер нь ихэнх нь бараг тийм байгадаг баг та. Ээж автаагаа ойлголцдоггүй болохоор зүгээр гэртээ амар өөр байжгаад гараад яг өөр их өөр байдаг ч юм уу тийм байдаг баг. Тэгээ наан нь бол амхандаа л захиад байгаа ш. За ийм байдгийг шүү. Нөгөө өөрөө амьдралыг туулсан туршлага алдсан алдаан дээрээ л ярин сондрт. Тэгэл энэ хүн яг яаж хүлээж авт мэдгүй заал гэдیں۔ Тэгэл тийм байдгийг шүү, тэгдэж шүү. Би чамд итгэдэг шүү гэж бол. Тэгээ угаасаа л итгэж байгаа юм чинь итгэлийг нь алдахгүй байх хичээдэг ш. Тэр нь. Ерөөс тийм муу замаар уусаа орохгүй ш. Тэрс тийм муу болохгүй ш. Уусаа тийм нөгөө муу зам руу орох гэдэг чинь тэр хүний өөрийнх нь хүний сонголт ш. Тийм. Чин одоо хичнээн тийм угаасаа бараг бүхий газар муу хүмүүс ингээд байдаг байхгүй юу? Одоо хүрээлт нь байдаг. Манай ингээд хүрээл угаасаа бүх хаач гэсэн байдаг тийм юм бол
Тэр дунд руу уусч орохгүй байх юм л явж байгаа. Аав нийлээд гоё яа. Тий. Тэгээ тэр ухамсартай болж байгаа гэдэг нь ээж аавынх нь бас нөлөөлөл байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ ээж аавууд нь хүүхдтэй сайн хэлээд ойлгуулад эсвэл тэгээ шууд уурлаад ахар чинь тэр хүүхд угаас ойлгохгүй тэр хүүхд чинь тийм өсвөр насндээ тийм уцаартай тийм хүүхдүүд чинь хүүхдүүд рүү улам уурлаад байх юм бол тэр хүүхд улам л өөдөөс нь асаад байна шүү дээ. Тэгэхээр улам зүрүү заан хөдлөөд ч юм уу ер нь тийх хаа. Тэгээд ер нь бол зөвөөр ойлгуулад хийчих юм бол хүүхдүүд бол ер нь бол тэнэг хүмүүс одоо ойлгох. Хоёрт бол одоо ангиих ингээд итгэж тий найдвар тавьж байгаа шүү ингээд бид нэр. Одоо манай подкастыг хүмүүс үзээд яг л нөгөө өсвөр насны хүүхдүүд дээр ер нь л айгүйх асуудлууд гардаг штэ ааш нь алдахгүй ч гэдэг юм уу те хоорондоо ойлголцохгүй асуудлууд зөндөө гардаг. Тэгэхээр бид нар яг энэнийг дугаар бүр дээрээ сэдвчлээд цочтойгоо хамтдаа яг энэ нийтлэг одоо яг эн чинь бид нар дээр л одоо нэг юм жижигхэн асуудал ярьлаа шүү дээ. Ер нь бол ингээд зөндөө том асуудлууд байна. Тэгэхээр одоо та нар яг амьдрал дээр одоо тулгараагүй ч гэсэндээ нэг юм хүмүүст хэрэгтэй зөвлөгөө өгмөр байхгүй энэ доог бол одоо чи бол ингээд загварын салбарт за тэгээд нийгэмд бол айгүй олон нөлөөтэй олон хамт олонтой байдаг хүний хувьд те. Яг одоо тэгэл нөгөө үе бол угаасаа өөрчлөгдсөн. Тийм учраас одоо аав ээжүүд бол аль болох л одоо хүүхдүүдтэйгээ одоо цагаа гарга, яаж иж ахаас бүтэн сайнаа гарга тий. За тэгээд одоо цагийг гой хамтдаа өнгөрүүлэх тийм одоо боломжийг бүрдүүл. За тэгээд бүрдчихвэл тэр дундаа жоохон ярилцаж тий нөгөө хүүхдүүдээ бас юу бод санаад явах гад энэ яах гад энэ гэдэг зүйлээ бас айгу ярилцах хэвээр. Тэгээд яг одоо бол нөгөө ярилцдаг гэр бүлүүдийн хувьд бол ингэж хэлэх айгу амархан байгаа даахгүй. Ярилцдаггүй гэр бүлийн хувьд болохоор айгу хэцүү. Ер нь бол одоо аав ээж нь ч өөрсдөө ингээл айгу тотгош байгаа тий. Тэгэхээр яг минийхаар бол зүгээр бас хүүхдүүдтэйгээ бүр за чи яаж ингэж тэгж гинүү гэж ингэж асууж үнэхээр бас чадахгүй бас байвал бас өөрийгөө айгу их яриул зүгээр юм шиг санагддаг надаа. Харин тэр чинь бас буруудаад байна. Өөрийнхөө л түүхийг яриад идэх ч гэдэм үү ийм асуудал гараад байна. Хамгийн гол нь алдаа оноотой нь ярина шүү дээ. Тэгээ алдаатай л яриад байгаа шүү. Тэгэхээр үгүй тэр гэхдээ бит хоёрын амьдрал дээр тийм мессеж ирж байгаа байхгүй одоо манад комментоор яг ярилцгийг гэхээр ярилцахгүй байна. Өөрийгөө л яриад байна. Тэгэл нөгөөх нь ингээл ам нэгэл нэг үг ингээл тэгээд гэл тэгэн гут нэг өгүүлбэрийн сонсоол. Харин би өстө тэрэн дээр чинь тэгээд тэгж явж байхдаа ингээл яг хөө тэгэл одоо тэр балансаа тааруулах хэрэгтэй шүү дээ. Гэтэ ер нь одоо та яг ингэж юу яд юм уучлаарай. Дараа нь яриад. Одоо нэг 7 оны нэг өдөр ингээд дөрүүлээ суучаа. За ийм асуудал боллоо гэж хуралдаг ч юм ярьдаг. Гэтэ яг 7 оны нэг өдөр нэш ер нь бол нэг асуудал нэг болж чадахгүй сардаа нэг удаа ч юм уу юу нь бол тэгж ярьдаг. Яг ингээд дөрүүлээ сууж байгаа л. Тэгээд яг угаасаа аль болох нөө 7 хоногт чадлаараа нэг өдөр ч юм уу хамтдаа байхыг бас аягүй хичээдэг. Тэгээ хамтдаа байхлаараа бол тэгэл хэвээр хорвоогийн 9 шидийн мэгэл ярина шүү дээ. Тэгэл одоо хин нэгнийх нь наам халах юм бол тэгэл хэвээр тэр сэдвэрээ яриа л те. Тэгэл эн чин гэдийн тэр чи юм байдаг ингээл. Тэг яг хин тэз автор ерөнхийдөө айгүй юм адилхан тайпны болсод тахгүй ерөнхийдөө дүү ээж нэрлэхээс адилхан гэсэн үг юм тийм. Тэгээ ер нь зан ааш машин битэрийн адилхан. Тэсний ээж дамдаа өрөх болохоор ер нь бол төстэй. Тийм. Тэгэхээр яг шууд битэр бол ингээл ерөнхийдөө ярилцаал нэг сэдв мэдв барьж аваал тий. Тэгэл тэр мэрийг явуулсан янгут айгүй нэг юм яриа нийлээ. Тий яриа нийлнэ гэдэг шиг тий. Тий. Нэг өрнөөл өвчтэй. Тий. Би болохоор дамжин нэг баг амьдралынхаа баг бүх юмыг өдөр баг юу үзнэ хаана би заснаа хүртэл баг яриад байгаа байхгүй юу. Тэгж хахад дамжин юм ярьдгүй заа. Яг тэр нь хэцүү. Тэгээ би ингээд гайхаад байдаг байхгүй. Тэгээ юмыг ингээд ухаад ингээд сонсох гэхлээр хаяад хэлдэг. Тэгээ би ухаад сонсож штэ. Яаж хийж байгаа тэр чинь бүр ингээд нилээн болж байгаа байхгүй. Гуйж үзнэ. Яасна хэлж штэ гээл. Тэгэл өдөж үзнэ. Тэгээд яг хөө тэр хүн чинь гуугаад тахаар хэлчихэж байгаа байхгүй. Тэнгүү тэрийг нь би ингээд сонсоод хаяад ингээд ээж авд ам алдчихдаг байхгүй юу.
Тэгэхээр чи хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр ч бүр хэлээ билж шүү дээ. Харин тийм ээ. Би тэрэндээ аюу хэцүү санаа зовоод юм аа. Дараа нь хэлсээр дараа гимшдэг. Танаасаа Харин хэл ингээ ам алдчихдаг байхгүй. Тэнгүүт ээж аа хоёр дамдаг бас шоолол. Тэгэл ер нь хэцүү. харин энэ л буруу нөх хүүхд ярихгүй болгоод байгаа байхгүй та гурав. Манад бас энэ асуудал болдог л тоо. Угаасаа шоолж болохгүй дээ гэсэн юм. Би угаасаа сонсоор бас тэсгүй цаамад хэлдэг байхгүй. Тэгсэн гинэ гэхээр манай хүү бас яг хинд юу ярих уу гэдгийг мэддэг. Энийг ээжд ярьж болохгүй, энийг аавд ярина, энийг анаад ярина гэдэг нэг тийм юутай. Харин манай зүү бас гэсэн юм тийм. Гэтэ ер нь дамдан танд ер нь юм ярьдггүй тийм. Ер нь юм ярихгүй. Тэг хинд Тийм гэхдээ яг хоо бид хоёр бас зүгээр ярилцсан тэгээд бид хоёр ярилцахад бол тэгэл ер нь бол би ярьсаар агаал тустай. Тий. За ингэдэж штэ эр хүн гэдэг чи ийм байдэн штэ. Хоёлаа ингэ штэ л гэл ингэт. За. амар чөлөөтэй яриа юм биш те. Хүү ямар Цаа чин болоор жоохон интроверт тахгүй. Жоон тутагшаага. Тэгтээ бас сургууль мургуул дээрээ тий гадуур мадуур болохоор бас өмнө өгчтэй гар тий. Бүр тэгэхээр харин зөвүүн гараад байгаа байхгүй тийм. Тэ ингээд амар чимээгүй за. Тэгсэн чинь манай нэг төрсөд миний төрсөд болсон байхгүй. Тэгээ манай зууд бүгдээр ирсэн чинь ёо би бүр дамдагаас ичээд зэ. Амар хэцүү за. Бүр ингээд ойролж хашаагаал инээгээл намайг чинь шоолол манай нэг зууд. Энэ хэд октод чинь бүгднгийн нэстэ нэр инээлэг чана. нөгөө охтууд хараад л та Хөөе охтод харахаар ингээ хөөрөөд идэм билий. Тэг би гайхсан. Тэнгүүд би нэг хэрэгтэй найзгүй юм баггүй юу? Нэг амар хэрэгтэй найз байдгүй. Тэнгүүд дамдан болохоор би амар хэрэгтэй найзтай. Тэгээ ингээд аль дээр дамдан хичээлтэй яваг байхгүй. Тэгсэн чи дамдангийн нэг найз нь над руу чатчихэд энэ дамдан базар өнөдөр ягаа ирээгүй ингээ асуугаад би бүр гайхаад юу вэ? Энэ тоо энэ охин тоо яг ямар харилцаатай гэж асуугаад. Та үерхтэй бөө гэдэг. Тийм бүр үерхтэй юм шиг ирээд байгаа байхгүй юу? Өнөөдөр ягаад ирээгүй гэж. Тэр охин л сонирхдаг л охин юм байл. Тэгсэн чинь тэр ангийн охин таны ангийн охин юм уу гэсэн чинь үгүй манай хажуутлын ангийн охин гэвэр хажуутлын ангийн охинтойгоо тийм татсан заяа. Тэгээ би бүр гайхаад байгаа байхгүй юу? Анаар өн хүртэл бичиж асууж шүү дээ. Гэтэ яг бай эрэгтэй хүмүүс бас нэг жоохон тийм байх гэдэг тийм. Миний хувьд ч гэсэн бас яг ингээл гэртээ болохоор айгу сайн хөө. Ингээл гэр мэрээ зэв. Тэгтээ угийн сайн хүү байсан. Тийм. Тэгтээ бас ингээл гадагшаа гараал ингээл найзуудтайгаа нийлэхлээр бас ингээл нилээн жоохон сахилах гутах маягтай. Манай дүү бас ер нь жоохон найзуудыг гаргаж жоохон өөрлөсөд идэг тийм. Дамдгийн болохгүй юм хэрэг шиг болтой. Дамдангийн подкаст болчихоо. Өөр дамдангаар сонирхох юм. Найз охинтой олж ирнэ үү цаадчаа. Тийм юм ярьдгүй бэдгүй. Найзлт юм ээ тэ охтууд. Тийм найзалдаг. Түр нэг малцганаа тэгээ ингээ явчих жоохон турштай. Тэг ямар ч энэ манай нэг эмхтэй үйл гэдэг байхгүй. Тэрнтэй ёо бүр амар нийлнэ. Ярэ мөрөнд бүр амар нийлнэ. Шик бест яа. Чи л ивэн олохгүй энэ тэгвэл чи нэг юмыг яриул. Эсвэл чи загнаад идэм үү? Үгүй үү болохгүй юм юу загнах штэ тэр чинь. Тэгвэл ана гэдэг зааг яваад штэ тий. Тэ бас инээдтэй гачаа юм яриад гуцаа чи яриандаа халаад бас хилчтэй. Тэгээ дүүтэйгээ ер нь тэгээ тохиролцохоор баг амар юм л шүү дээ. Хоёлоо одоо ерөөс юу яа зөв ерөөс юугаач бибис юу ч нөхгүй хоорондоо амар гоё юмнуудаа ярьж гэлчээр амар хөөрхөн яриад идэм л. Тэгээ хоёлоо ерөөсөө ээж аваа хоёрыг хинтэн ч хэлэхгүй юм уу нэг тийм тэгээ ярьчаар амар хөөрхөн. Та хоёр тийм нууцтай юм бит хоёр ерөөсөө хэлээгүй нууцтай. Хоорондоо ирсэн юмнуудтай байгаа шүү тэгэл. Сонсмор санагдчихлаа. Бэнзүүс байгаа. Бага. Тэгээ ерөөсөө тэрийг хэлж болохгүй те гэдэг яг хоёулынхын дунд л хийж явах амар гоё. Харин ёо ядаргаатай тэгэл тийзан байнгын дамнинг юу ячна. Ээж нөгөөт гэж хэллээ шүү. Аавд хэллээ шүү. Нөгөөт. Машинсуу. Боо. Барталэгцээ ерөөсөө би ямар үргэлжлээ те. Тэгээ тэрийг хийгээрээ тэгэхгүй л тэр жил. харин ядаргаатай. Тэнгүүд одоо хэлхээ болж байгаа юм байна. Би тэр ингэж хэлсэн байхгүй юу? Би ингээд том болоод тэг ингээ хүүхдээ ингээ амар загнаад байвал чи яах вэ гэж битгсэн байхгүй юу? Тэгсэн чинь яах вэ тэгэл би шүү дээ. Харин янз бүрийн юмар боод шахаад барьцаалаад л ахгүй болол нэг тэгж амар өмөрөхгүй гэдгсэн байхгүй. Тэгэнгүүт би ингээд хаяад ингээд бодчихгүй. За би ч нэрээ өстө муу юм да. Дүүдээс өстө муухай хандах юм да гэж боддог байхгүй юу.
Тэгээ гимшд юм аа. Дотроо л Дараа нь гимшдэг өө. Тэгээд тэгсийнхаа дараа нь. Бөө нууцтай ёо ядраа. Нөгөөт нь ингээд чи өө золиг минь дими шүү чи яах гээд ингээд дандаа ингээд нэнтгэнд ороод байдаг. Жохон айтайхан үг үйлдэл юмаа нэг жохон сигнэрэ нөхөр мэгэл. Нэмэлт сахаргүй ашигтай бактеритэй чихэр iCodex амин дэмтэй сэтгэл сэргэм амттангаар өдрийг амттай эхлүүлээрэй. Бидний үеийн одоо 16 та байх үе те. Ээж автагаа хэр нээлт ээжтэйгээ гэдгсэн те энэ догоо. Яаж ярилцдаг байсан? Ер нь асуудал гарвал яаж шийддэг байсан? Би болохоор одоо өөрийгөө бодохоор юм байсан аахгүй юу? Нэг асуудал гарах одоо юм шилжилтийн насны би энд өөрчлөлт ороход л тэрийг би ингээл ээжээс нуугаал. Миний буруугаас болоод байгаа асуудал юм шиг нэг тийм амар хаалттай хөвгтэйсэн байгаа хгүй. Эсвэл тийм амар айцтай ч юм аимхаа ч юм. Үнэн угаасаа манай үечин бол ерөөсөө яг тийм штэ. Тэгээ дээр нь ер нь хоёр нийгмийн одоо хамгийн их хохирол амссан үе нь манай үе гэж би бол сүүлийн хараад байгаа тийм. Тэгээд яг хуу ерөөсөө бүх асуудлыг би ерөөсөө 100 өөрөө ерөөсөө бүгдийг шийддэг гэсэн. Яг мэдээж ээжээс тэгэл нэг ааш шарах юм бол асууна. Гэхдээ л ер нь бүх асуудлыг л ер нь өөрөө яг нүүр тулж шийддэг гэсэн юм байлээ. Тэгээ имидс өөрөө хэлдэг шүү дээ. Имэн бол уусаа залуудаа хүүхдүүдээ хоолтой хонжил байвал ер нь бол Бидний үе ер нь тийм л байсан тий. Тэгэхээр ер нь бол яг тийм болохоор одоо тэгэл за яг хуу тийм амьдралаар ингээ амьдраад яг одоо ингээ тодорхой хэмжээнд үдээ зэрэгтэй ингээ хүрээд ингээ явж байгаа юм чи. Уг нь энэ хүүхдүүдийг аягүй сайн хэлж яриад зөвлөлчвөл өшөө мундаг хүүхдүүд болох байх л гэж аягүй бодож. Тэгэл нөгөө өөрийнхөө чадаагүй чадуулж гас тий. Гэтэ ер нь тэгээд сайн хүүхдээс илүү одоогийн нийгэмд байгаа үзэггүй сайн хүүхдээс илүү муу хүүхдүүд нь их болсон юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тийм. Одоо ингээл янз бүрийн сургууль руу шилжиж орлоо гэхэд хүртэл ингээл дэглэхүүлнэ гэж айгаатчих шүү дээ. Тийм. Ямар муу зуршилтай хүүхдүүд ер нь их болсон. Угаасаа л бас байсан л асуудал. Тэгтээ бас юу шүү. Одоо нэг жоохон тийм сахилгагүй онцгой хүүхдүүд л нэг ерөөсөө нэг 10%-аас бол хитэрдэггүй байсан шүү. Яагаад би өөрөө мэдчихээн тэлэр би ч бүр 5 сургууль шилжсэн хүүхд тоххой. 5 сургууль шилжсэн шүү. Тэгээ би ч бүр ингээ сүулдэ бүр флекс болцсон. За одоо баг дахиад нэг өөр гой сургуульд очиод өөр найзуудтай өөр комьюнитэд орд юм гэж баг тэгж боддог. Чи дүүр ангидаа шилжиж ирсэн 62 лөө. Би чин юу яасан? 4-р ангидаа нэг шилжсэн. Тэгээд 62 лөө чин 5-р ангидаа шилжсэн. Тэгээд 62-оос чин 8-р ангидаа шилжсэн. Тэгээд 9-төө буцаж хурж ирсэн шүү дээ. Хоёулаа бол 9-төө яг зэрэг нэг анги болчихсон юм тий. Тэгэхээр 2 хэдэн жилийн ингэсэн? 2 жил тий. Тэгээ би бүр сүүлд тэр 9-төө буцаж ирэхэд чинь бүр өөрөө шилжиж ирсэн шүү дээ. Яагаад? Яг нөгөө сургуулийнхаа хүүхдүүдтэй ойлголцохгүй. Тэгээд нэлээд бас бүли юм болж исэн. Тэгээд яг тэгэл одоо бас нөгөө юм гэдэг чинь бас хоёр талтай. Тэгэл тэнд бол бас амьдралын амир их юм үзэж ойлгосон. Тэгэл буцаад болохоор за юучсан буцаад сургууль дээр очие гээл тэгсэн чинь амар гой халуун дулаар чинь тэр гой хүлээж авсан шаа. Би ч өөрөө шинэ ангид орж исэн болохоор бас мэдгүй байгаа ш нэг. Та ч өөрөө бараг хөвөө иргэ аваад өөрөө шилжчихсэн гэж. Тийм шүү дээ. Тэгэл нөгөө сургууль дээр очил сайн байна уу? Манайх буцаад юу нүүцээ буцаа сургууль руугаа шилжгээр болсон гэсэн. Өө тийм үү минь хөө за. Сургууль дээр очих. Сайн байна уу? Манайх буцаад өрөөд ирсэн. Ангита юу шилжиж буцаад өрөөд ирсэн гэд шилжөө гэдгсэн чи. Өө тийм үү минь хөө. За яхаа ангита орох уу? Тгий харин ангита орох шиг. Оо за. Тэгээ ийм асуудал болохоор ээж юу гэж хүлээж авах вэ? Үгүй тэгэл яг мэдхгүй тэгэл би ер нь багасаа тэгээд айгүй бас бие даацсан л байсан юм шиг байл шүү дээ. Тэгэл ээж мэж гэрийнхэн ч нэг юм. Чи айлын ганц те. Үгүй шүү дээ. Доороо дүүтэй. Доороо дүүтэй. 11 жил билүү? Тий. Тэр жил ингээд айлын ганц байсан болохоор тэгэл бие дагаад явчихлаа гэдэг байсан. Тий. Тэгээ нэг юу доороо хол зөрөөтэй жоохон дүүтэй болохоор чи нөгөө нэг одоо ээж одоо нөгөө дүүгийн маань аав тий тэр ид чи ингээд
яг нэг юм жоох хөвгттэй амьдрал яваад. Төвлөрсөн тий. Тэгэнгүүт би ч өөрөө шууд ингээл Би даасан тустай. тусдаа нэг юм бачка. Ер нь баг тэгээл явцсан л та. Тэр ирчээр. Тэгээ яагаад загварын агентлаг руу хизээ орсон? Би ч угаасаа юу хийсэн штэ Эрдэнэчимийн намайг ер нь загварлаа оруулсан штэ. Тий. Тэгээ үгүй эхлээд өмсүүлээгээд тэгээ би урлагийн үзлэгээр өмсөйг ээлцсэн байжгаад тэгээд яг нэг загвар өмсөгч яадаг гэдэг ерөөс юу ч мэдэхгүй заа гэж хэлчихгүй. Тий. Тэгээ нөгөөх маань за одоо ингээл өстой яг урлагийн үзлэг болох чинь нэг л чи ингээл гой өмсөөл ингээл тайзан дээр алах шүү гэсэн чи гинт би юу гэд наа гэл тий. Шууд айгаал шууд мөрцсөн бохгүй. Тэгсэн чинь нөгөөх маань бөө гомдлолоод тэгээд би яг заастаа дараа би чинь яг нэг юмд чинь заавалчгүй юу гэж чинь биелүүлнэ гэж хэлчихгүй юу. Тэгсэн чинь арай яг нөө 10 дугаар ангид багт цаа чин эндийгөө юу яаж ин нэг стил гээд нэг юм 10 жилийн хүүхдүүдийн нуунд явдаг юм загвар өмсгчдийн тэнцсэн юм байна. Чи тийшээ ор гэд. Тэгээд цаа чин намайг оруулсан бохгүй юу? Намайг оруулсан. Тэгээ орсон чинь харин бүр нэг багийнхаа найзуудтай таарад нөө би чи айгу олон шилжсэн гэдсэн шүү дээ. Тэгсэн чинь 4-р ангид байсан. Тэгээд 5-д нэг хальт байсан найзуудтай таарад. Тэгсэн чинь нөгөөдөл гоо өөст жинхэнэ нөө загварын орхоттой болцсон шүү дээ. Жинхэнэ намайг бодоход амар юм уу маа мэддэг. Одоо найзлаад загвар идчих юм уу гэж. Тэгээ нөгөөдийгээ дагаал загвар гэдэг чи ийм юм байд юм байна шүү дээ. Тэгэл яг тэгж явж явах та болор магштай уулзаал. Тэгэл багш давай за чи 10 жилээ төгсөө хүрээд ирээрээ гэл. Тийм. Тэгээд яг нь ер нь бол би чи яг нэг бас сууж сурж исэн шүү дээ. Тийм. Яг нэг дуулаачаар хоор мэстрээр байсан шүү дээ. Ер нь бол дуучин болно гэж энэ урлагийн одоо салбарч орж ирлээ шүү дээ. Тэгсэн чи яг манай үед чи одоо ингээл Амар Төвшөө, Ариун Баатар, манай Гомбо, Момбо гэл ингээл манай хэд чинь бүгдээрээ байсан. Тэгэл бид хэд чинь бас найз нөхөд гэл ингээл явдаг гэсэн. Тэнгүүт нөгөө хэд чинь бүр амар авьяастай. Тэгээ би яг нөгөө хэдтэй шууд өөрийгөө харьцуулаад тэгэл за ер нь бол бас ялангуяа одоо энэ опера антер ч юм бол яг цаанаасаа хөвгтөлтэй байт юм байна. За яах вэ гэд. Тэгсэн чинь нөгөө талд нөгөө загварын нэг гэл нөгөө зур фан хийгээ байж исэн карьер чинь шууд амар өсөөл. Тэнгүүт за окей загвараараа ямарчсан явчих. За тэгээд загвараараа явчихж байгаа юм чи яг урлаг чиглэл нь тэр үз бас жоохон тий маркетинг менежментийн боловсрлоо авъя гэх. Тэгээ би чинь санхүүд бизнес удирдлаар. Тэгэл ерөнхийдөө бол яг өөрөө яг нөө урлаг одоо энэ бизнес entertainment гэдэг зүйлийг чи ер нь бол юм топик өстой юм байна. За ингээд ер нь ертөнц шал өөр болсон л тоо. Тий. За одоо бит хоёр нөгөө мэрэгжил сонголтын дээр асуудал үсэл хүүхдтэй яаж зөвлөх ёстой юм бол яаж сонгох ёстой юм бол гэл яг л асуудал болоод байгаа байхгүй юу? Харин мэрэгжил дээр ч гэсэн би бас өөрөө жоохон хан мөрөх маягт бол байгаад байна. Мэдээж яг нөгөө мэрэгжил сонголтын номер 1 асуудал бол нөгөө тухайн хүний өгөгдөл хэвгүй. Одоо энэ тухайн хүүхдийн өгөгдөл тий. Хүүхдийг аягүй ажиглах хэрэгтэй. Тэгээ юунд илүү сонирхолтой байна. Ямар одоо чадвар өөрт нь илүү бас байгаад байгаа юм тий. Тэрэн дээр нь бас анализ хийж яагаад зөвлөл аягүй зүгээр юм байлээ. Тий. Гэхдээ нөгөө нэг яг нөгөө мэрэгжил ямар чухал вэ гэдэг нөгөө бид нар нөгөө мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт амар нэг юм бас эргэлзээтэй болчтой юм байлээ. Тийм. Тэгээд яг үнийг хэлэхэд бас бид хэд одоо хүртэл ингээл бас ярилцаалах тий. Чи өөрөө юу гэж Бараг би өөр баг хөвдө шийдсэн магадгүй. Тэгэл дизайнераар угаасаа сурна. Ээжигээ дагаал. Тэгээд угаасаа ээжигээ дагсандаа ч зүгээр өөрөө сонирхол нь тийм байгаа даа. талын авьяас ч гэсэн байгаа хөө. Айгу бүтээлч тэгээд зураг зурдаг. Тийм юм байгаа болохоор ялцчих бас. Тэгвэл загварын хүн бас нэгээр нэмэгдэж байгаа юм танаа гэр. Гэтэ би болохоор тезаг бас илүү юм яг нь урлагийн юмнууд нь ингээд бүр илт байгаад байгаа хөөхгүй тий. Тэгэл ингээд яг гайгүй ингээд нуруу туруу байна, дүр төрх байна. Тэгээ өөрөө айгүй юм бүтээлч тий. За тэгэл одоо
яг хөгжим дараал ингээл хөрхөн дуум хүртэл ингээл дуулаад байгаа нүртэл ингээд би жишээ нь манертэй ингээд өөрийгөө харьцуулахад хизээч жишээ нь би 15 6 та одоо ийм байгааг байхгүй юу тий 12 3 тадаас ийм байгааг байхгүй. Тэгэхээр яг ингээд ийм креатив тэгээд ийм урлагийн ийм мэдрэмж өмнөд нь айгу өндөр байгаад байна. А гэхдээ нөгөө талд ер нь хүн зайлшгүй юм одоо маркетинг одоо бизнесийн гэдэг юм уу тий тэр бас юм юу хөгжих айгу өндөр юу хэрэгцээ шаардлагатай. А 1000 одоо бид нар мэдэн штэ маш юм мундаг юм уран бүтээлч байгаад тэгээ өөрийгөө одоо юу гэдгийг энэ одоо нийгэм дээр тий яг нэр хүндтэйгээр таниулж чадахгүй байсаар хагаад ингээд байхгүй болдог. Ийм жишээ бол одоо ингээл бүр өмнө ингээл гайхамшигтай одоо уран бүтээлчтэй ингээ харахад хүртэл тийм байгаа. Харамсмар тий. Амар юм потенциалтай зурсан юм хүртлээ тэгээд. Яагаад хөдлөхгүй юм бол энэ ингүүлс далах гээд ах юм бараг өмнөөс нь. Ангид хүртлээ тийм юм гэдэг шүү дээ. Амар толгой нь бүр амар. Тийм өөрийгөө нээдэггүй тий. Даалгавар малгавар хийдэг. Тэр залхуугийнхоо эсвэл тийм нэг амьдралын хар ухаан гэдэг юм уу, гүйлгээ ухаан байхгүй гэдэг юм уу. Одоо ингээл 10 жилийн сурвалж янз бүр л байгаа ч тий. Төлбөргүй. За төлбөр нь тэгэл дээшээ. Ээж аав нь амар хичээгээл 12 жил өндөр төлбөр төлөө сургасны ард дээр хүүхэд нь ингээд тучраа болохгүй. Би яг тийм бодож харамсаад байгаа. Харин тийм харамсмаар. Тийм тэгэхээр яг одоо ч юм бол нэг үе айгүй өөрчлөгдсөн байгаа дээ шүү дээ. Үнэхээр мэргэжил сонголт энэ төр дээр бол бас жоохон хүүхдүүдтэйгээ ажиллаад яг ийм экспертүүдтэй очиж уулзаад тий. За тэгээ нөгөө хүүхдийнхаа бас тэр чинь нөгөө тэг уур чадвар мадвар потенциал юм юмыг нь бас ингээ хөөрхөн хэмжиж ярилцаад тий. Айгүй бол юм тестинг авдаг тиймнүүд бас зөнзөөлөд юм лээ. Тэгэхээр тиймэрхүү юм өмд ч гэсэн бас яваад үзэхэд л бол магадгүй аав ээжтэн ч таалагдаад хүүхдчэнд таалагдах юм бол яага болохгүй гэж тий. А тэгээ бүр цаашлах юм бол одоо тэгэл одоо нэг үзүүлж харуулдаг өөрсдийг ингээд даатсан байдаг юм сайхан одоо лам багш магш тий. Одоо тэгтээ эдний үед чинь бүр юу янз бүрийн арга байна. Тийм хүмүүсдэр ч хүртэл очиод одоо энэ за энэ хоёр сонголтын аль нь илүү ирээдүйтэй вэ гэж асуухад хүртэл бас нэг талаараа тий. Өнгө тодорхойлдог хүн хүртэл бараг хийж өгöd. Одоо ингээд би аавтайгаа ингээд санал нийлдэг юмуд амар их өгөхгүй. Одоо ингээд аавтайр ингээд хамт дуртай дуугаа хамт сонсоод явахаар гоё идэг. Тэгээд эсвэл аавтайр хөвсөл нөгөө нэг юм одууд меткалайдер гэл иймэрхүү юмуд байгаа шүү дээ. Тиймэрхүү юмны талаар ярихаар аавтайр илүү тэрэн дээр санал нийлдэг байхгүй. Бүр тэрийг амар гоёор ярьдаг гэх юм уу. Энтэй адилхан хоёр дээр тиймэрхүү ингээд гоё санал нийлдэг. Тиймэрхүү юм юу байдаг вэ? Хоёлаа гоё хариул. Их юм дээр санал. Харин нөө түрүү ярьжсэн шүү дээ. Бид ч айгүй юм яриа нийлдэг. Тэгэнгүүт ерөөсөө ингээд үзэл бодол гэдэг ч юм уу. Ер нь бүх юмн дээр одоо ингээд битэр ингээд бүр шинжлэх хүртэл ярих айгүй дуртай байхгүй. Тэгэл одоо энэ шинжлэх ухаан, байгаль, биологи тэгэл түүх, соёл одоо юу гэдэг нь тий. Бүх юмн дээр айгүй юм санал бол нийлдэг. Тэгэхээр бол яг нэг юм хүүхдүүд ч бас тийм байгаад байна шүү дээ. Аавыгаа дуурайчдаг, ээжигээ жоох ингээд дуурайчдаг гэхэлэр битэрийн хувьд болохоор яг юм адилхан сөүлтэй. Тэр бас тийм нь байна. Тэгвэл юун дээр санал зөрөлддөг та хоёр? Яг адилхан зан чанартай. Битэр зөрөлдөг юм байгаа. Та хоёр зөрөлдөх юм ер нь юу вэ? Надад бол нэг байдаггүй санагдав. Яг зүгээр нэг юм нөгөө түрүүний бүр ярьцлагын ихэнд хэлсэн одоо ингээл те жоохон ингээл мэдээж хөрх огтод те ингээл тэр нөгөө зураг ахуулдаг дээр бүр амар уралжсэн те нэг юм ингээл амар гэж миксэн зураг мөргөө ингээл өөрөө авцсан те тэгэнгүүт би бүр вау наа чи бүр амар муухай тийм юу зураг байна гэл те том хүүхдийн зураг шиг байна те тэгээ нөө бас мэдээж л эмхтэй бас юм чи ингээл юм шорт морт те ингээл юм жоохон юм хувцсан ингээл тим юм өмнө дээр нь л би жоохон юу яагаад те жоохон ийм санагтаад тэгээд хэлэхдээ яг хуу те нөө өөр үнцэнтэй байгаараа л гэдгийг л айгуу сайн хэлж ойлгуулах гэдэг байхгүй. Шинэ тэр ингээл амар гоо юм сонирхолтой те ингээл хажуудах хүн болгон тэгэл одоо нөө харж байгаа дэлхийн одууд модууд гээл нөө гой сайхан хүүхнүүд бүгдээрээ л гэл ингээл байж л яг хуу тэдэр бол одоо тэр амьдралаараа гэдэг ч юм уу те тэр зүйлээрээ ингээд тодорхой хэмжээний одоо үнцнээ бүтээгээд ингээд явцсан улсууд заавал тийм тэдэр шиг
болох албагүй шүү дээ. Тэгвэл магадгүй тиймч байж болно. Гэхдээ одоо цагчин биш ээ гэж хэлээд байгаа байхгүй юу? Тийм. Одоо болохоор яг юм хөрхөн сурч боловсрал тий хүүхд насныхаа нандин энэ гоё дурсамжийг бүтээ. За тэгээ өссөн хүсээгүй тэгэл 18 20 гараал явчин. За тэгээд тэрний дараагаар бол одоо тэгээд лага иднүү лавга иднүү гэдэг шиг ер нь бол яг ээж аауд яг ингээл та хэд ингээл нэг 20 21 22 гараал тий ингээ явчиход бол үндэ нэрээ баг хамаагүй дээ. Тэгэл хүүхдүүд маань чаавас тэгэл сайн л явж ивэл одоо өста хүн болж хүүхэд гаргаж тий эцэг их басны үр шимэн гарч ийн л гэж харна. Тэгэл одоо муу явах юм бол одоо тэгэл одоо. Ер нь тэгэл шаналал. Эцэг эхчүүд бол сайн явж л байвал ер нь бол баг тэр ачмаж харуулах баг хамаагүй гэдэг. Тийм шүү дээ. Тийм сонссон. Тэр үнэн нь хариулна гэхээр юу ч хүсгийн те угаасаа. Одоо та нараас одоо нэг юм учиргүй ингээд одоо надаа нэг юм машин аваадаг, надаа нэг юм байр аваадаг те. Би нэг ийм зүгтээ болмоор ингээл. Солонгосын эмнэлэг болон салоонуудад ашиглагддаг арьс арчилгааны бүтээгдэхүүнийг Медиа хаус Монголдо албан ёсны эрхтээ оруулж ирсэн байна. Та бүхэн салон орох шаардлагагүйгээр гэрээсээ салооны үйлчилгээг авах боломжтой боллоо. Тийм хандлага байдгүй үстэй. Чамааг өстэй ингэж өсөж явах чи ингэж хандлаа. Угаасаа ихтэй би угаасаа дотор өөрөө тэгж боддог байхгүй. Намайг одоо ингээл ийм өмтэй төлбөртэй сургуульд ингэж сургаал намайг ингээл ийм гоё хувцаар гал гид садрахлаа ингээл явж өгч хахад би ийм буруу замаар орвол ээж хоёрын сэтгэлд бүр амар хүн дээр тусна гэж би тэгж боддог байхгүй. Тэгэхээр ер нь бол тэгэл бие өөрөө хичээгээл явж байгаа. Өөрөө хариуцлага ухамсарлцсан явж байна. Тэгээ яг хөө ер нь ингэдэг нөө амьдралын нөө мөчлөгүүд байгаа шүү дээ. За яг одоо бид нар өөрсд одоо өөрөө арслан нийгэм рүү шилжээд тэгэл ингээл хүмүүс ч одоо ингээл нэг тодорхой хэмжээний хөрөнгөтэй болоод тэгэл одоо өв залгамжлал гэдэг юмнууд чинь ер нь бол одоо л эхэлж байгаа шүү дээ. За тэгэнгүүт юуны хувьд нэгдүгээр үе буюу одоо ингээд аав ээж нь амар хөдөлмөрлөө хичээгээд одоо нэг өөрсдийн нэг юм вантулсаа ингээд босгож шүү дээ. Одоо ингээл бидний хувьд ч гэсэн бол ингээл нойлоос эхэлсэн хүмүүс ч юм одоо яг л тэр хүмүүс нь байгаа даахгүй. Тэнгүүд нэгдүгээр үе нь бол гайгүй буюу одоо ингээд бидний хүүхдүүд л харьцангуй гайгүй. Яагаад тэгэхээр ингээд биднийг яаж хичээж, яаж зовж те одоо ямраас өдийгөөс төдий хүртэл гэдэг шиг юу бүтээж байгааг бол харж байгаа учраас энэ хэд маань бол харьцангуй гайгүй. Эдний хүүхдүүд жоох эрсдэлтэй. Гэхдээ хаа очиж нэг бид нар чин бас нэг хөгшөрсөн ч гэсэн тавихгүй штэ. Тэр одоо хүүхдүүдийн бас тодорхой хэмжээр чиглүүлээд явчихна. Тэгээд 3 дахь үеэс ер нь амьдрал жоох хэцүү болдог гинэ. Одоо тэнчэнээс одоо тэгэл тэ амьдрал мэдхгүй юм. Тийм учраас яг одоо та хэдтэй бол бас гайгүй хаа. Гайгүй. Энэ хоёрыг ярьж байгаа чи айгүй айхтар байгаа зү. Одоо ээж аавынхаа хөдөлмөрлж байгаа. Өөрсдөд нь зарцуулж байгаа бүхнийг мэдэрсэн те. За тэгэхээр хүүхдтэй юм байх хэвээр, энэ ээж аавтайгаа юм байх хэвээр гэдэг хариуцлага бол ухамсарлцсан мундаг хөлтүүд байна уу. Тэгээд нөгөө нэг сая үн цэн гэдгсэн шүү дээ. Тэгээд үн цэн гэдэг дээр одоо үерхэл юм нөхөрлийн талаар би болохоор ингэж боддог байхгүй юу. Одоо аав нь яг ингээд баг бахт нь яаж өсгсөн бэ? Эсвэл ингээд ямар хайраар өсгсөн бэ? Тэрийг нь том болоод хүнтэй үерхэх юм уу гэрлэхдээ яг тэр нөгөө нэг стандартын гэх юм уу? Яг тэр нөгөө нэг хайр халамжийн яг тэр хүнээсээ хүсээ тийм ийм шалгууртай болсон байдаг гэж би ойлгосон. Тийм. Ээж аавынх нь өсгсөн хайрыг яг тэр хүнээсээ хүсээд ч гэдэг юм уу? Тийм угаасаа л ээж аав гэж бүтэн юм байна. Тэрийг ингээл сайхан хайраар өсөж өөр хүнээс тэгэл бүр ерөөсөө өөрийг нь ерөөсөө хүндлэхгүй байх чинь тэр хүнээс намайг хүндлээд өгөөч, намайг хайрлаад өгөөч гэж гуугаад байх чинь амар тэнэг байхгүй юу. Яг ингээд бас тийм үн цэнтэй байх, тиймэрхүү юмнэр үн цэнтэй байх хэрэгтэй гэж би бас боддог. Тэгэл нөгөө аав ээж хоёрынхаа яг ингээд яаж үргэлж байгаа одоо хоорондоо яаж харилцаж ийн гэдгийг хараад бас юу яаж байгаа шүү дээ. Ийм байд юм гээд нэг юм ингээд. Тэгэхээр нэг тэр уур амьсгалд нийцэхгүй нэг хүндлэн хуу орж ирвэл хүлээж авч чадахгүй хэмжээнд л. Харин тийм болоосоо нөө гэж бас хэл сураасаа гэдэг энэ л одоо чадамжийг тий хүмүүжлийг олох гэж бас хичээж байгаа шүү. Тийм. Гэтэ одооний аав нар бас харьцангуй хүүхдүүдтэйгээ тулж харьцдаг мартдаг тий. Ярилцдаг болсон. Бидний үед бол ээжнэр л завиндаг. Аав чи ер нь
Ингээл чанартай тий. Сүмнэр юм аа. яана мөхөр гэнт аагаас муугай. Гэтэ аав би загнуул зодолжсноо санахгүй байхгүй. Ээж л тулж харьцсан хэвээр хичээл ном юу гэдэг асуудал гарвал ээж талуулдаг гэсэн байхгүй. Аав зөвхөн мөнгө олдог, машин. Тэгэл иждэг байсан байна. За тэгээд өнөөдрийн бид дөрвийн ярианаас та хоёрын ярианаас болохоор за гэр бүлээрээ сууж агаад ярилцдаг болох хэрэгтэй байна. За үерхэл шохорлолын тал дээр үнцэнтэй байхыг хүүхдтэй ойлгуулах хэрэгтэй юм байна. Хүүхдтэй итгэх хэрэгтэй юм байна. Гэхдээ бас хоригдож болохгүй юм байна. Зөв. За гэдэг мессежийг авлаа. За одоо бид хоёр 3 асуулт бэлдсэн та хоёрт. Чангуй шаад тэгээд тарилт. Аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн гой дурсамжтай мөч гинэ. За аавтаа өнгөрүүлжсэн дурсамжтай мөчүүд та бодъё. Зөндөл байгаа. Тэгээ хамгийн дурсамжтай гэх юм бол жоохон байхдаа гэр бүлэрээ айгүй их гадуур гардаг гэсэн юм. Тэгээ тэрийг өөрөө би бүрээ ингэ тэгж ярьдаг заяа. Яг зугаална гэж ярьдаг гэсэн. Яг зугаалах бол зугаалах. Зугаалах 3 бүрэлдэхүүн хэсэгтэй заяа. Хоолнд орох, кино үзэх, тоглоомын төв орох гэдэг. Яг ингэ энэ 3 юу нийлээл гадуур зугаалах гэдэг нэг тийм юм болсон заяа. Тэгэл тэр мөчүүд маань л амар хамгийн дурсамжтай байдаг гэж би боддгийн. Тэгээ нөгөө тэр чинь амар олон жилийн өмнө шүү дээ. Жилийн өмнө нэлээд жоохон байсан шүү дээ миний бүтээ. Сургуульд ороогүй. Тийм сургуульд ороагүйсэн. Тийм. Тэгэл тэр үе нөгөө жоохон бахтай нэг зураг аваалтын дээр зорддог шүү дээ. Probation-ы нөгөө юунд рекламад дандаа тоглодог шүү дээ. Тэгж яхад дурсамжтай юмнууд ер нь нэлээд их байдаг байсан. Тэгээд өөр аавтай өнгөрүүлсэн дурсамжтай юм их юм бол янз бүрийн бас нэг юм нэвтрүүлэг гэдэрт явах гад аав дээр ингээл хойлохна машинд суугаад тэгээд юм ярих. Машин трийг суугаад замын төгжрэлд юм ярих. Тэр айгуу гоё. За охиноосоо мэдэрсэн хамгийн гоё хайр гинэ. За ер нь юу яаж исэн? Энэ бас жоохон онцгой юм да. Өөр хэмт хин дүүн гарч ирээд ер нь яг тез болохлээр ерөөсө багтаа огт уйлдгүй хөхтэйсэн байхгүй. Тэгэл ерөөсө яг л өөр ингээл гээл сайхан гар. Тэгэл нэг юм тэгэл ерөөсө нэг бууланд нэг ширээн дээрээ ингээл юм хийгээ суугаад идэг тийм хөхт айгу амар хөхтэйсэн. Тэгээд юу яагаад дүүн гарч ирээд тэгээд жоохон дүүн өвдөд тэгээд ер нь жоохон хайр халамжаар миний охин чинь дутсан юм аа чаавс. Тэгээд яг нэг талаараа нөгөө дүүн өвдсөн байж байгаад угаасаа ингээд нэг янгут ингээд амар анхаарал хайр халамж хандуул байнгын нөгөө шаардлагатай байдаг болох юм болохоор ингээд ерөөс хүүгээл гэдэг. Тэгээд юун дээр яг нэг теза чинь бас юу болцсон байсан юм аа. Нэг үсээ халдсан болцсон тий. Тэгээ халдсан болцсон байжгаад бид нар нэг бас зураг авалтанд орохгүй. Тэгэнгүүтээ заастаа охиноо хөөрхөн болгоё гэдэг нөө олифтер нэг юм парик зөвлгээд тэгээд ингээл харсан чинь бүр тэгэл өөр хамт эн чинь ингээл мэдээж аав ээжээ гэл ингээл тэгж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээл нэг тоодгүй ингээл дүгийл гэдэг идэг ус өөр хамтаа. Тэгэл яг тэр өдөр ингээл бүр охиныгаа хараад бүр амар хайрлал. Өөр хамт ингээл мөрөөрөө тий. Ста ингээл яагаад идэг байсан бэ шүү дээ. Ста за охиноос та одооноос нэг талаараа одоо хайрлахгүй бол ста болохгүй байна. Нөгөө талаар ч гэсэн ингээл тий өөр хамт ингээл баг тэгэхэд чи хиттэй байсан бэ? Баг 3-4 баг байсан шүү дээ. Баг ингээд 4 жил ингээл амар өөрөөрөө ингээд өссөн тий. Тэгэл ингээл битээр дараа болохгүй. Тэгэл нөгөө чавс 4 л гэдсэн байгаа даа. Тэгэл тэгэнгүүт эвидэ миний моох өста аав ээжигээ өста жаргах гэж ирсэн охин байна л гэж тухай тий. Тийм жоохондоо хайрыг мэдрүүлсэн. Би яг тэр өдрөө санд шүү дээ. Тэр өдөр бүр амар гоё байсан за. Би нөгөө халдсан. Тэгээ би жоохон бахтай ер нь бол амар юм маягтай, юм амар хөөрхөн байх туртай, гоё байх туртай тийм охин байсан байхгүй. Одоо ч тийм л дээ. Тэгээд тэр үедээ халдсан. Тэгээ ерөөс ингэж
Өөрийгөө харахаар баг ингээд жоохон бахтай тэр жоох үгчтэй. Баг дургуур хэдэдэг гэсэн юм. Тэгээ ингээд нэг юм нэг мак өсчдөг. Тэр сонсон. тий сонсон тий юм халтар тий ингээд нэг юм гизэн юм сүнтгэрсэн. Тэгэнгүүт яж байгаа би өөрөө өсөө тайраа хийсэн байхгүй юу? Толин ингээ харангуут нэг л юм ядарсан амт мак солиод өгчихгүй за. Тэгвэл өөр хав халтар ингээ бараг шүлс болсон байна. Тэр нэг тэгээд тэр нэг зураг авалтанд орно гээд парик гэд нэр өмсөн чинь бүр амар хөрх харагдаад тэгэл гадуур явж байхдаа би бүр энийгээ л яваадсан юм шиг байгаа. Хажуугаар зүрсэн игчнэр болох ямар хөрх охин бэ ингээд нөөдөг чи бүр ийм болгоо. Тэгээ бүр амар ийм бол тэр үеэс хойш бүр амар ийм болсон шүү. Тэгээ байсгээл толин дараал гэж ээжтэй ядаа ярьдаг. Эмэгтэй хүнд тэгэхээр үг амар чухал ах юм тий. Яс хөрхий гэхэд тэрнээс хойш ингээ тийм болсон гэж шүү дээ. Тэгээ чамс аав ээж нь ч гэсэн жоохон хайрлж эхэлсэн байж тээ. Жоо хөрмөлтэй. Тэгэхгүй бол гоологд дүүдээ зохилцсон. Гэтэ ер нь Дэмдэн фэтерийн багын зураг мөрийг харангуут Дэмдэн амар игдэвтэй за бүр нэг юм базаа ичмаар бамруу шиг тийм үг. Амар мэрата тий. Тийм. Тэнгүүд би болохоор ингээ өөрийнхөө багын зураг харахаар Дэмдэнгээ хэдэд угаасаа л гологдохоор харагдчихсан байгаа байхгүй. Одоо тэгсэн чи хоёлаа том болсон чи эсрэгээр олж байна. Чи нэг юм эмэгтэйлэг шин чанартай болоод царай ороод. Тэмэт. Аавынхаа бахархдаг хамгийн гоё зан чанар гинэ. Аав. Тэг би өмнө хэлсэн шүү дээ. Аав ингээд нэг юм тайвширдаг. Одоо нөгөө юмыг хурдан уучладаг. Нэг тэр зан чанар нь бэ айгу туртай. Аав ингээд нэг юмд удаан уурлаад шаналаа тэг яваад байхгүй. Орчинтойгоо хурдан тасаад тэг ингээд одоо за тэгжил байдгийн ингэжил байдгийн ингээд нөгөө бусдын юу бодож байгааг нэг анхаарахгүй. Тэгээ одоо нөгөө тийм байгаагаар нь хүлээгээд авчдаг. Нэг тэр зам чанарт нь бэ айгу туртай. Тэгээ ингээл янз бүр асуудал боллоо гингүү тэрийг ингээл бодоо шаналал. Тэгэл шаналангуудаа хажуудлынхаа иргэн дээрнийх хүмүүсийг зовоогоод идэг тийм хүмүүс эдэн шүү дээ. Аав төвшөө тийм зам чанар байдгүй. Тэрүүгээр нь бэ айгу бахархдаг. Би өөрөө эсэргээрээ хайдаг тех гэдэг байхгүй. Яа тэгвэл ингэрээ яачдаг бол тоо. Ингээ яачдаг бол тоо. Тэрэндээ амарснаа зовоол. Тэнгүүд аав эсэргээрээ тийм зам байхгүй болохоор би тэрэнд нь айгу Тэзагийн тим зам хөдлөл тэгэл гэрээ уур юмсгал тэгэл оронгоор иргэн штэ. Бөө хэрүүл орлоо штэ. Үе үеэс ааш хөдлөх үү? хөдлөн. Жохон стресстэй ядраад эхлэхээр айгүй ааш хөдөлж. Тэгэхээр чи яг ээж авдаа Өө Дэмднэр бол оролт. Тэнгүүд Дэмдэнгийн одоо эсэргээрээ өсвөрнөөс нэхлээд тэнгүүд Дэмдэн над руу уурлаад идэх болцох. хоорондоо тэгэл уралцсан ажил болж байна. Тэр ээж аавыг ажлын хажуугараас битгий стрессүүлээрээ сандарч асуудлаа над руу уурлах уу яс байсан бас. За нүдэн анаад охиныхоо төрснөөс ахуулаад одоо хүртэл дотроо бодоод нэг нэгээр нь дуртаач гинэ. Оо энэ ч одоо амар их юм ярих гэдэг штэ. За яг юу ячээ. Ингэж за яг нөө төрсөн үеийг нэг ярьчээ. Тэр болохоор юу яадаг вэхгүй. Бас айгуу тэр дурсамжтай. Яг нөгөө ингээл амар өндөр хүлээлттэй байсан. Олив тэр. Тэгэл нөө за би ч өөрөө гайгүй залуу да. Тэгэл манай хүн ч бас царайлаг тий лаг хөхөндөө. Битээрээс ямар хөвгт гарч ирэх болтоос тэгэл. Тэгэл нөө анхны төсөөлөл нь шууд манай хүн чинь жоохон Европт өрхтэй шүү дээ. Европт өрхтэй шүү дээ. Тэгсэн чинь ингээл амар юм нөө нэг юм Европ юм шиг л тийм хөвгт гарч ирнэ л гээл анхандаа зүгээр юм төсөөлчихгүй юу. Тэгээд гэл тэрийгэ бодоод төсөөлөл амар гоё санагдал. Тэгэл яг төрдөө. Тэгэл төрөөл яг нөө эмнэлгээс нь гарах гал. Тэгээд яг нэг үлгэний даваа маа ингээл нөө авчин эмтаг ингээл очичдээ шүү дээ. Тэгээд яг нэг би яг бүр ингээд нэг төрснийхэн дараа бүр уг нэг яг төрхт нь хамт байх уу гэд бас нэг тийм боломж гарсан байхгүй. Тэгэхээр би өөрөө жоохон айгаад за би байхгүй яг төрснийхэн дараа харъя гэчихгүй. Тэгэл ерөөсөө яг имлэгт байж байгаа л ингээл за төрлөө хүүхдээ хараараа гэл. Тэгэл ингээл яасан чинь улаан нэлтраа юм. Төсөөлжсэн хүүхдээс шал өөрөө. Яг хөө тэгэл нэг тэгэл тэр үед тэгэл төсөөл шууд
байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэл угаасаа хараад тэгэл яанаас ийм л байд юм байна да гэл ингээл бас угаасаа амар айцтай тэгэл баг ингээл бараг бодолч үндэс мустаа бараг угаагаагүй бараг харуулсан уу мэдгүй. За энэ чиний юм гэл бараг тэгэл харуулсан. Тэгэл би харчаад за гэл гоё юм гэл тэгэл гоё юм. Тэгэл яг нөө юунаас нь эмнэлгээс нэг 3-4 өдрийн дараа гардаг шүү дээ. Тэгээд нөө үлгийн байрал ингээл давхгаал очдөг байхгүй. Тэгсэн чинь яг нэг аав бас надтай хамт. Тэгээ яг адилхан бас нэг юм үлгийтэй юм аа. Тэгэл нөө совлогч нь хурж ирэл. За хинийхөө гээл. Тэгэл за үлгийн юмнуудаа өгчих гээл. Тэгэл аав орчих. Тэгэл байжсэн чинь яг адилхан үлгийтэй 2 хүүхэд. Ингээ гаргаад ирдэ. Тэгэл юу яагаад нөө совлогч угаасаа бүр албарт бол. За өөрийнхөө хүүхдүүдийг таниад аваарай. Тэнгүүд би ч угаасаа нөө харцсан байсан юм чинь. Тэгээ ингээ харсан чинь хүүхдээ шууд таньчихжээ шүү дээ. Тэгсэн чинь нөгөө гарч ирснийг бодоход бас хөөрхөн болчихжээ. Тэгэл яг авах гал байдсан чи манай өгтрөөс орж би өгдөө. За тэгэл тэрнээс эхлүүлээл тэгэл угаасаа хайр мэдрэл. Тэгээ солигдсон бол яах вэ? Юу солигдчихтэй. Солонгосоос оригинал гар утас оруулж ирдэг залуус гар утасны дэлгүүр Монголд анх удаа трейдинг үйлчилгээг нэвтрүүлээд байна. Та заавал очих шаардлагагүйгээр гэрээсээ утсаа үнэлүүлэх боломжтой. Мэдээж бүх зээлийн аппликейшнуудыг ашиглаад утсаа шинжлэх боломжтой. Залуус гар утас. Би бас яг нөгөө нэг төрсөн хүүхдийг нөгөө амар хөөрхөн төсөөлт тэр чинь жоохон төрж байгаа шүү дээ. Өөрөө жоохон 20 идтэй тий. Тэгэл хүүхд гэдэг чинь нэг ийм баг нөгөө нэг кашны зурган дээр байдаг шиг хүүхд төсөөлсөн чинь дөнгөж төрсөн хүүхд амар царамаатай. Би сондрыг хараад яа миний төсөөлснөөс ямар ийм өөр идэм багт ямар царам амар том яаж яах нөгөө битүүрч амар жижигхэн төрсөн. 2 ил гэхээрч 2 ил хүүхд чинь хамар амар том авч. Яа баг хүмүүст яаж харуулснаа гэж бодсон. Арайчтэй. Арайчтэй тий. Яаж ийна? Угаар ээж тэгдэм юм. Ойлоо хүртэл бүр тэгдэг байхгүй. Надаас ийм хөвтөрх байсан юм уу? Би болон жирэмсэн байхтай зөндөө тойг мүлдсэн шүү дээ. Ягаад ийм хөвтөрч юу гэх тэгээд тийж бодоод идэгсэн гэдэг. Тойгонд амар найтцсан. Тэгсэн чинь айгүй хурдан царай ороо явчихдаг юм лээ. Тэгээ ер нь яг октод бол ер нь явн чангардаг л гэж ойлгосон. Тэрнийг ихтэй ер нь явн чангаар жоохон бахын тэрнийг халзан балцсан үеийг харахаар яа хэцүү харагдаад идэв шүү дээ миний бүр тэр зургнууд. Аавыгаа хамгийн сүлд хизээ амар сансан бэ? Сансангаа яаж мэдсэн бэ? Ер нь санд юм уу? Намайг сандгүй баха. Би аавыг энэ үед санаад байна да гэд нэг мэдэрдэн штэ. Мэдэрдэг. Тийм тэр үе. Гэтэ ер нь нөгөө аав байсагээл ер нь бол гадаад руу ажил янз бүрийн юугаар явцдаг гэсэн юм. Ажиллаар. Тэгээд ер нь бол анх удаа нэг Америк руу лөө 7 хоног явж исэн билүү. Намааг бүр сар шүү дээ. 19 оныхыг ярьж байна. Тийм. Сар. Тэр үед би бүр аавыг амар санджсэн. Жагаад яг хөдөө гарцаахгүй. Тэг бүр гэрээсээ хол. Би бүр ээжээс ч хол байсан. Тэгээд хөдөө хамаатныхаа их чинь лагер дээр нь. Хин ийд. Ганагчд. Санзаад ирсэн байхгүй тэр үед. Тэгээ ээж агаад та санзаад ирлээ гэж санзаад ирсэн байхгүй. Тэр нэг би нөгөө жирэмсэн бар би Америкаас сахин мэхийгээд тэгээд идэх чинь тэр үе байхгүй юу. Тэгээд тэр үед аавтай уулзаад тэг би аавыг тэрчээд хөрхөвтөн жоохон шууд үйлжсэн бол санаж байна. Нилээн сансан мэс. Тэр үед бүр амар их санаж ирсэн. Ер нь бол тэрийг хамгийн их мэдэрч ирсэн. Тэгээд тэрнээс дараа гэх юм бол наад март хоёр чинь Fashion Week гээд өнгөрсөн жил 2 жилийн өмнө. Яалаа. Хандгаатад жижиг имэтэй, эрх имэтэй дамдын бид дөрөв. Тэгээ тоо их болохоор хотод ажиллаа гэж явуулсан шүү дээ. Тэгж яхад ээж хоёр тоо хойлоо байхгүй. Тэгээ дамдын битээр тоо хоёрыг хойлоо гэж амар. Тоо хоёрын бодолтыг нүүрэн дээр тавьчихсан. Үнэрийг нь үнэртэй суугаад байдаг гэсэн. Тэр чинь бараг 10 хоног тэр лагер дээр байсан. Тэгээд тэр үед амар их санажсэн. За нэг өдөр охин нь хүний хүн болоод явна гэдгийг бодохоор ямар санагддаг вэ гэж. Нэг юу яадаг юм аа. Яг нэг юм сонин
юу яадаг үе үеэсээ өөр мэдрэмж төрдөг. Заримдаа ингээл бүр амар юм харамлмаар санагддаг. Заримдаа болохоор ингээл за одоо амьдрал юм чи одоо тэгэл явна да гэл тэгээ зүгээр ингээ яадаг. Тэгтээ голцоо нэг тийм жоохон харамлах мэдрэмж нь одоо хүртэл байгаа л байгаа. байдаг хөө. Бид нэртэй бас харьцангуй гайгүй те нөгөө Улаанбаатар хот дотроо л амьдарцгаа штэ. Дээр үед бол тэгэл нөгөө эмэгтэй хүн цагаан зэр хоёр нутаггүй гэл аваа явцдаг байсан байхгүй. Бэр гугаал аваа явцдаг те. Гэтэ мэдхгүй одоо бид нар ч бас гадагшаага нэлээд төлөвлөж байгаа болохоор одоо бас жоохон ягаалах тий. Тэгээд үлээ аав хэлдэж штт нөгөө мөнгөч ахын бэр гуйхад ингэчих гуйж хахад би бол тийзаг ёстой баг 2 3 хоног гуйлгаж ийж охиноо өгнө гэсэн чинь би тэгвэл тоо ирж гисэн дэмдэнгийн их нэрийг гуйхтаа бас тэгэндээ гэдгийгсэн байхгүй. Гэтэ би ч хаяад боддоо штт. Намаа ингээ хүнтэй суучгууд аав яах бол тоо. Харин тийм нэлээ хэцүү байх. Манай абаас амар хэцүү байх. Амар харамлдаг хгүй намайг. Тэгэхээр бүр хэцүү байх хаа гэж бодсон. Бараг хажуудлынхаа хаалганд Тийм хурш байна мэн. гэж аяа байлаа хартаа. Үгүй хараа надад бол бүр тийм юу гой санагдаад байгаа шүү дээ. Одоо нөө Слонксын нөө драма үзэхлээр чинь Бөөнөр амьддаг. тий. Тэгэл нөө гэхдээ яг мэдээж тий бүгднгийнх нь нөө хэрэгцээ шаардлага хангасан тийм л газар амьдрын шүү дээ. Бараг тэгж амьдрал айгуу гоё юм шиг санагдаад. Харин надад бас тэгж хэлээд надад бол ер нь ясны хүмүүс нэгдээд байгаа юм. Бөөдөр хамтаа. Бөөнөр хамт. Тустаа нэг хаалга гаргаад өгчихгүй яах нэг юм. Одоо тэгэл юу л яах нь те. Одоо цаг хугацаа л харуулна да. Хэр зөрөөд өвгөн болох нь. Одоо ингээ манайх танах хоёр чиг нэг охин нэг хүү байгаа шүү дээ. 2 хүү хүүхд ингээл тустаа гараа явчихараас амар уйдгаар гэр хоос ойрхохоор эвгүй л. Тэгэхээр одоо тэгэл дахиад хүүхд авах хэрэгтэй. Одоо ингээл ээж дараа хөгшөрөх юм бол бөө битүү муур нохоо цуглуулсан нэг юм хүн болох үдэ гэж боддог шүү дээ. Ер нь бол яг нөө уг нь бол ийм л юм байна л да. Нөө нэг яг 4 нас ивэл гэж ярьдэн шүү дээ. Тэгээд энэ 4 гэдэг чинь бас айгу зөв тоол юм байна л да. Гэр бүлийн хувьд. Тэгээд ялангуяа нөө нэг хүүхдийн ийм одоо нөө төрүүлэх хугацаа бол бас яг ийм 4 жилтэй байвал нэг талаараа ээж ч гэсэн бие хаана гэж төлж чаддаг. Нөгөө талаар одоо хүүхдүүд ч гэсэн бас бойжиж чаддаг. Одоо тэгэл 4 настай дараагийн хүүхд төрөхөд уг нь ингээ яг болдог гэд. Тэгээ ер нь бол уг нь бол ингээл яг амьдрал одоо тий зохиолоор явдаг байсан бол тий яг ингээл 4 гэд ингээд нэг 4 5 төрчмөр байгаа байхгүй юу тий. Тэгэнгүүт чи өөрөө нөө хүүхэд гэдэг чинь хосуудын хувьд нөө юм айгу яг юм гэр бүл болгодог тий. Одоо ингээл энэ хүүхдүүд чи одоо юу ингээл бараг 5 6 жилийн дотор л бүгдээрээ явах гээд байгаа байхгүй. Тэгэнгүүт чи ингээл хосуудын хувьд бол хэрвээ тэгээ эрт ингээд маамалсан болвол ингээл дөнгөж 40 гарчаал ингээл хойлох нь ингээл бие хараад үлдэх гээд байгаа байхгүй. Тэгэнгүүт чи нөгөө нэг юм яг юм гэр бүл халуун дулаан уур амьсгалтай тэр юм ингээд алдагдчихдаг. Тиймээсээ болж бас гэр бүл айгүй их нэг ингэж бас сал сорны жанз бүрийн асуудлууд үүсдэг гэж яриад байгаа юм. Тэгэхээр уг нь бол санаагаар л ингээл яг тий нэг 4 жил болоод нэг хүүхдтэй болоод тэгэл буцаал угаасаа нөгөө жоох хүүхэд нэлэх хүүхэд амьдралд ороод ирэнгүүт хүссэн үсээгүй шууд нэг юм гэр бүлийн юу чинь буцаал ингээл камбэк хийгээл тий тэгэл нөгөө аав нь нөхөр нь хүртэл ингээл гэрлүүгээ яарах юутай тий эмхтэн хүртэл ингээл нөгөө хүүхдээ ингээл хараад Одоо гэсэн чинь ингээ 30 гарцсан аав ээж нар одоо л яг аав ээж бол чинь ийм хийдэг. үгүй харин яг тийм Яаж хүрхээ гэдэг. тийм би бол өөрийгөө хүртэл яг тэгж бодоод байгаа байхгүй. Угаасаа яг л ингээл 21 2-той ингээл аав болцсон. Тэнгүүт ингээл бүр ингээл эдгээр чинь өөрсдөө хүн болцсон тий. Тэгэл одоо ингээл тухайн үед ч гэсэн тэгэл нөө амьдрал мэдэхгүй болохоор чи ингээл гэр бүлийн асуудлууд хүртэл ингээл айгүй их гардаг байсан шүү дээ. Одоо болохоор ингээд бүр ингээл амьдрал ингээд тогтцсон тий. Одоо өстой нэрээ дахиад хүүхдтэй болол хэвээр. Жигхэн утгаар нь болно да энэ гэдэг тийм бүр яг боддог юм байлээ. Одоо төлөвлөж байгаа та хоёр хүүхэдтэй болохоор
Одоо би бол тэгэл хүүхдээ мөрөлсөн шүү дээ. Энэ хоёр бас дүүтэй болъё л гэдэг. Тэр бит хоёр ч гэсэн дүүтэй болмоор л идэг. Дүү хөөрх шүү дээ. Тийм хөөрхөн. Тэгээс нөгөө айлаас хойлох юм болохоор тэгээд Харин айцтай л болчих тийм. За алуугүй тэрийг нэг зэгцэлжүүл, тэрийг жиглжүүл гэсэрэл. Харин тэгсэр итэл тэгээд цаг хугацаа өнгөрөөд байгаа байхгүй. Тийм. Яаж хоёр хүүхэдтэй болсон гэж бодсон. Үгүй ер нь ингэдэм юм байлээ. Яг хоёр хүүхэдтэй тэгээд дээр нь эрэгтэй эмэгтэй хүүхэдтэй болчихгоот нөө. Эмэгтэйч тэр эрэгтэйч тэр ер нь жоохон нэг хэсэгтэй ингээд паузлцдаг. Тэ тэгэнгүүт яг хуу эн чинь нөө хит ингээд холдчихлоор одоо яг нөө юм айцтай болчихж байгаа байхгүй. Одоо яана чадах болоо яах болоо гэл тэ. За дуусах үед үү. Тэгээ. Өстө олон талаар сайхан л ярилцлаа. Одоо хавийн юм бүгдийн л хамж хэмжээрлээ. Нэг сэдвт баригдсан. Та хоёр бол үерхэл нөхөрлөл шохорхол сэдвийг дэлгэрүүлсэнгүү. Айгуу тодорхой байлаа. дэлгэрүүлэн ирэхлээр би өөрөө бас яг тиймэрхүү юм дээр өөрөө жоохон дуршлахгүй юм байхгүй юу? За ингээд манай өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлж гин. Тэгээд манай урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд та хоёрын харилцаа үнэхээр гоё ирүүл, үнэхээр мундаг аав ах хоёр байна. Сонирхол нэгтэй, яриа нийлдэг тий. Тэгээд та хоёроос бас манай үзэгчид өсвөр насны хүүхдүүд аавууд бас ингэ хэрэгтэй юм байна гэдэг мессежийг бол авсан байх гэж бодлоо. Өнөөдөр данаас энэ маш юм хөөрхөн надад подкаст санагдлаа. Тэгээд маш хэрэгтэй. Тийм болохоор бас та бүхнийхээ бас ажилд өндрөөс өндөр амжилтсэ. За Сандар дүүгийнхаа бас цаашдын одоо ажил хөдөлмөр тий уран бүтээлд нь бас өндрөөс өндөр амжилтсэ. За би бас тэгш заяада гоё мундаг охин болоорой. Цаашдаа өөрийнхөө хүсэж мөрөөдөж байгаа бүх зүйлийг хэрэгжүүлээд ард нь гараад тийм мундаг эмэгтэй болоорой. Угаасаа тэгээд нөгөө аав ээж хоёрынхоо хэлж цагтаа бүх юмыг өөртөө шингээгээд хангалттай ойлгоцсон мундаг охин гэдэг нь бол харагдлаа. Тэгээд та хоёртаа маш их баярлалаа. Ангийнхаа бандтай, ангийнхаа найзтай охтуудтайгаа ярилцахад үнэхээр гоё ялаа. За тэгээд манай хамтрагч байгууллагуудын бэлгийг та хоёртаа өгье. За энэ болохоор удвлын цэцгийн бэлгүүрээс та хоёрт зориулаад ийм цэцгийн баглааг бэлдсэн байгаа. Тэгээд энэ удвлын цэцгийн дэлгүүрийн захирал нь 10 настай удвал гээд охин байдаг. Өө тийм үү ямар хөөрхий. Ээж нь ингээд айгүй гоё мэдрэмжтэй энэ баглааг та хоёрт бэлдэж явуулсан байна. За баярлаа. Энэ болохоор iCodex гэдэг Япон брендийн чихэр байгаа. Тэгээд нөгөө нэмэлт цаахын орц найрлагагүй ашигтай бактеритай чихэр. За. Тэг энийг тэгтээ нэг харсан юм байна. Тийм. Тэгээд айгүй ирүүл. Тэгээд юм Япон. Тэг Япон чихэр болсон болохоор нэмэлт цаахын орц найрлагагүй. Тэгээ одоо дөнгөж Монгол албан ёсны эрхтэй орж ирээд худалдаа авчихсан. За баярлаа. Манай ивент тэтгэгчнэр ер нь дандаа гоё юм эрүүл бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээ энэ болохоор Media House компани ийм арьс арчилгааны бүтээгдэхүүн байгаа байхгүй юу? Бас Солонгосоос Монгол албан ёсны эрхтэй орж ирсэн. Тэгээд хүнд харшлах юм байхгүй нөө веган бүтээгдэхүүн байхгүй юу? Зөв. Тэгэхээр жирэмсэн, төрсөн, нера бүгд хүртэл хэрэглэх боломжтой юм гоё бүтээгдэхүүн байгаа. За би өөрөө болохоор одоо энд харагдаж байгаа арьс чангалах үйлчлэгээтэй энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. За тэгээд дугаар бүр дээр үр дүнгээ гоё яриа явна. Миний арьс үнэхээр гоё болж байгаа. За энэ болохоор Тэзада өгнөө. Silky Girl гэдэг GGI Beauty гэдэг дэлгүүрийн Silky Girl гэдэг брендийн мейкапын бүтээгдэхүүн баггүй юу? Тэгээд ер нь өсвөр насны хүүхдүүд хөвчлэнийг хэрэглээд байгаа харагдсан. Гэхдээ би яг охинтойгоо хамт хэрэглэхэд өнгө гаралт нөгөө аваад цүнхлээ явж хахаас хавлгаа энэ айгуу гоё. Баярлаа. Гоё бүтээгдэхүүн байсан. За тэгээд бүх спонсорудаа маш их баярлалаа. Тэгээд та хоёртаа бас урилгын маань хүлээж аваад хүрэлцэн ирсэн үнэхээр баярлалаа. Гоё ярилцлаа. За баярлаа.